Манай улсад 95 мянган аж ахуй нэгж бүртгэлтэй байдаг. Одоогоор тэдний 30 гаруй мянган хэвийн үйл ажиллагаагаа явуулж байна. Нэн тэргуунд эдгээр компаниуд засаглалаа сайжруулах хэрэгтэйг зөвлөгөөнд оролцогчид хэлж байна. Өөрөөр хэлбэл далд хөрөнгийг хамгаалдаг бус бүртгэлтэйгүй байгаа өмч хөрөнгөө бүртгүүлж эдийн засгийн эргэлтэнд оруулах хэрэгтэй. Ингэж хөрөнгнөөс хөрөнгө үсгснээр хямралаас гарах боломжтой гэдгийг онцоллоо. Хүүгийн шинжилгээр л энэ асуудал шийдэгдэх. Бид нар 25 жил тодорхой хэмжээнд аж ахуй нэгж иргэдэд өмч хөрөнгө цуглуулсан. Энэ өмч хөрөнгийг албан ёсны болгож, албан ёсны бүртгэлд оруулаад тэгээд эдийн засгийн эргэлтэнд оруулах нь чухал. Бид нар өмнө 92, 97, 2009 онд бол зах зээл рүү тодорхой хэмжээний капиталыг эдийн засгийн эргэлтэнд оруулж ирснээр тэр хямралуудыг авч гарч ирсэн. Одоо энэний нэг арга нь бол бид нар бүртгэгдээгүй байгаа өмч хөрөнгөө бүртгээд тэр нь эргэлтэнд орсноор бол энэ хямралаас гарах үндсэн нөхцөл нь бүрднэ гэж би маш сайн ойлгож байгаа. Тэгээд энэ эдийн засгийн байдлын хууль бол энэнийг үндэслэж гарсан. Харин аж ахуй нэгжүүдийн төлөөлөл татварын хуулийг тодорхой болгох хэрэгтэй гэдгийг хэлж байна. Онцгой нь дотоодын үйлдвэрлэлээ дэмжсэн татварын бодлого байх хэрэгтэй. Одоо хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээ буюу компани санхүүгийн эргэлтийг бодог харах хэсвэлтүүдийг зогсоох хэрэгтэйг хэлж байлаа. Гэхдээ бол компаниуд аж ахуй нэгжүүдийн татварын хуулийг хэрэгжүүлэхэд одоо албан ёсны тайлбар дутмаг байгаа, хууль одоо тодорхойгүй байгаа ийм ойлгомжгүй байгаа асуудлууд хамгийн бэрхшээл тулгарч байгаа. Тэгэхээр яг дотоодын үйлдвэрлэлээ дэмжсэн татварын бодлого нь бас хамгийн гол нь бас яг ажиллаж гин үгүй юу хэрэгжиж гин амьдрал дээр гэдгийг бас шалгадаг хяндаг байх хэрэгтэй байгаа юм л да. Тэгэхгүй болохоор одоо сайн татварын бодлого, сайхан одоо бодлогууд бол яг хэрэгжиж одоо чадахгүй байгаа. Тэрийг хэрэгжилтэн дээр анхаарахгүй байгаа тал бас холбоотой байгаа. Нөгөө талаар гадаад худалдаагаа сайжруулах хэрэгтэй гэсэн санал нь яригдж байна. Сүүлийн 20 жилийн хугацаанд манай улсын гадаад худалдаа өссөн боловч нэг зах зээлтэй болжээ. Тухайлбал экспортоор гарч байгаа нийт бүтээгдэхүүний 87% нь хятад улс руу гарч, үлдсэн 13% нь Оросын улбаны улс болон 3 дахь улс руу гарч байна. За тиймээс хойд хөрш рүү болон бусад 3 дахь орн руу нэмэн үрдэг шингэсэн бүтээгдэхүүн болон хөдөө аж ахуй махан бүтээгдэхүүн гаргах хэрэгтэйгээс гадна дамжин өнгөрөх тээврийн асуудлаа шийдэх хэрэгтэйг онцоллоо. Оросын холбооны улстай шууд яриа хэлцээ хийгээд бол бас учир дутагдaltaй. Яагаад тэгэхээр Оросын холбооны улс маань бол Казахстан, Беларусь, за сүүлийн үед бол Киргиз, Армян бас нэгдээд энэ гайлын холбоо, за сүүлдээ эдийн засгийн холбоонд нэгдсэн байгаа. Тэгэхээр Монгол улс бол энэ Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлцээр эхлүүлэх замаар энэ хойд зах зээлээ одоо Монголын хөнгө үйлдвэрийн бүтээгдэхүүнтэй аж ахуйн бүтээгдэхүүн нээхэн зүйтэй тогтоож чад байна.